Эрхэм үзэгч та бүгдийнхээ амраг айлтгая эх орны төлөө нэвтрүүлгийн энэ 7 өдрийн дугаар эхэлж байна. Улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтад манлайлан оролцдог зэвсэгт хүчний 340-р анги болон уулын тодтголтой 331-р ангиудад Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерхий командлагч ажиллалаа. Түүнийг дагалдан Батлан хамгаалалт салбарын удирдах бүрэлдэхүүн Алс Баруун Хязгаар аймагт ажилласан юм а. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерхий командлагч хөрөлсөх Баяуулгийн аймагт ажиллах үеэрээ зэвсэгт хүчний 340-р ангид ажиллалаа. Тус ангийн зэвсэгт хүчний барилгын инженерийн урдаа барьдаг ангиудын нэг бөгөөд Монгол Улсын эдийн засаг, орон нутгийн хөгжилд дорвитой дэмжлэг үзүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой, алсгатын мөнгөний орд чиглэлийн замгүүрийн ажлыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн нь улс орны бүтээн байгуулалтад төрийн цэргийн байгууллага оролцох эхлэлийг тавьж чадсан барилга инженерийн анги юм а. Сүүлийн жилүүдэд ангийн удирдлага Баяуулгийн аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран хугацаа цэргийн албан хаагчдад мэргэжил олгох сургалтыг барилгын өргөн мэргэжил, хүнд машин механизмын оператор, засварчин зэрэг чиглэлээр зохион байгуулж байна. Энэ нь хугацаа цэргийн албан хаагчид албан хугацаанд мэргэжил эзэмшиж зогсохгүй улс орны томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож мөнгөн хуримтлал үүсгэж байгаа давуу талуудтай юм а. Энэ хугацаа цэргийн албан хаагчдаа хаахтаа хэдий цэргийн эрдмээс суралцж байгаа ч гэсэн хажуугаар нь бас мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд за барилгын өргөн мэргэжлэр за оператороор коуш оператор гэх мэт мэргэжлүүдээр бас мэргэжил эзэмшээд түүнийг 100 одоо ингээд нэг хавар болоод ирэнгүүт төслийн талбай дээр бүтээн байгуулалтын ажил дээр дадлагжуулчих. Энэ нь тухайн алба хаагчид өөрт нь маш их давуу тал болно. Зөвхөн дадлага хийгээд байх сурахгүй дуусахгүйгээр хугацаа цэргийн албаа дуусгаад гэртээ харихтаа дансандаа мөнгөтэй одоо өөрийнхөө чадвартай оюун ухаантай мэдлэгтэйгээр хариад явж байгаа. Энэ хэсэг даваа тал гэж ойлгож байна. Тус анги нь мөн тэрбумод үндэсний хөдөлгөөний хүрээнд ангийн байрлалд ногоон төгөл хотхон байгуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 5 нэр төрлийн 2010 гоёлын болон жимсний мод бутыг арчлан ургуулж байна. Зэвсэгт хүчний ерхий командлагч тус ангид ажиллах үеэрээ ангийн нийт бие бүрэлдэхүүнд инх цагийн бүтээн байгуулалтад идэвхжүүлэн оролцохын зэрэгцээ ангийн үндсэн үүрэг болон хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгэх бэлэн байдал цэргийн сургалт бэлтгэлдээ нэн тэргуунд анхаарч ажиллах хэрэгтэйг сануулж машин техник гардуулж өгсөн юм а. Байгуулагдсан цагаас хойш Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлууд болон орон нутгийн хөгжлийг хангах барилга ухсалтын ажлууд за түүнчлэн зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах энэ хүрээнд бол бас нэлээдгүй ажил арга хэмжээ хэрэгжүүлсэн ийм анги байгаа. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч маань бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ тус ангид хэрэгцээтэй байгаа зарим тусгай зориултын техник хэрэгслийг гардуулан өгсөн нь бол энэ ангийн үйл ажиллагааг дэмжсэн сайхан арга хэмжээ боллоо. Монгол Улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга танаа. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерхий командлагчийг дагалдан зэвсэгт хүчний жанжин штабын дарга бригадын генерал Гамбим Тэргүүтэй албаныхан баруун хязгаарт ажилласан юм а. Тэрээр алслагдсан анги салбаруудын үйл ажиллагаатай биечлэн танилцахаас гадна үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр зэвсэгт хүчний 340-р ангийн захирагч Хурандаа Буян Жаргал ангийн үйл ажиллагаа дэвшүүлсэн зорилт хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Бригадын генерал Гамбим тус ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагаа, өнөөгийн төлөв, цаашдын зорилт болон салбарын хэмжээнд хийгдсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өгсөн юм. Уулзалтын төгсгөл зэвсэгт хүчний 340-р ангийн бие бүрэлдэхүүнд Хайсон маркийн эмнэлгийн бүрэн томилогдсон машиныг гардууллаа. Монгол Улсын төлөө зүтгэе. Үргэлжлүүлэн салбарын удирдлага зэвсэгт хүчний 331-р ангид ажиллалаа.
Энэ үеэр зэвсэг түвшний 331-р ангийн захирагч дэд хурандаа зол жаргал, ангийн үйл ажиллагаа, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэл, сургалт бэлтгэл, ололт амжилт болон тулгамдсан асуудлын талаар танилцуулсан юм. Тус анги нь уулархаг районд үүрэг гүйцэтгэх, сургалтад тогтмол хамрагдан үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээндээ холбооны бүгд найрамдах Герман улсын зэвсэг түвшинтэй хамтарсан уулын явган цэргийн сургалтыг үе шаттай амжилттайгаар явуулж ирсэн. Мөн зэвсэг түвшний өнгөрсөн оны тэргүүний ангиар шалгарсан зэрэг амжилтыг үзүүлснээс гадна өөрсдийн нөөц бололцоон тулгуурлан бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг сайжруулах болон дохижлт засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдгийг ангийн удирдлага онцоллоо. Энэ үеэр зарим цэргийн албан хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цал хүртээж төрийн одон медалаар шагнасны зэрэгцээ тус ангийн хамт олонд автомашин гарт төлөв өгсөн юм а. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит бие бэлдрийн бэлтгэлжилтийн төвшин тогтоох үзэлгийг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн холбогдох мэргэжилтнүүд зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд цуглан сургалтад хамрагдлаа. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч хүрэлцэх 2022 онд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дарга нарт бие бүрэлдэхүүний бие бэлтрийн бэлтгэлжилт, цэргийн дүрмт хувцсны хэрэглээний асуудал болон сэтгэл зүйн бэлтгэлд онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэл өгсөн. Тус үүргийн хүрээнд 4-р сарын 1-ний өдрөөс Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн нэрэмжит бие бэлтрийн бэлтгэлжилтийн төвшин тогтоох үйлчлэгийг 3 үе шаттай зохион байгуулнаа. Үүний хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын биеийн тамир спорт хариуцсан албан тушаалтнуудыг дадлагжуулах, дуршлах, солилцох, онол дадлагын мэдлэг олгох зорилготой мэргэжил арга зүйн сургалт семинарыг зэвсэг түвшний 311-р ангийн сургалтын төвийг түшиглэн зохион байгууллаа. Цэргийн албан хаагчдын дундаж гэсэн одоо өнгөрсөн жилүүдэд явагдсан дотоодоо хийгдсэн шалгалтын нүгээс харах юм бол бас одоо бие бэлдрийн хувьд ялангуяа жингийн зохистой харьцааны тухай асуудал, цэргийн хүн тавигддаг норм, нормативыг биелүүлж байгаа асуудал жигд биш байгаа. Тийм учраас энэ чиглэлээр бид нар тодорхой хэмжээний акц гаргах шаардлага хэрэгцээ байгаа. Ерөн зүгээр одоо марш тактикийн тэмцээн ч гэдэг юм уу, эсвэл одоо төрөл бүрийн уралдаан тэмцээн бол явагдаж байгаа. Энд сонгосон улсууд оролцоод нийт бүрэлдэхүүн хамрагч чаддаг. Цаана одоо ялангуяа мэргэжлээс хамаарат байнгын ачаалттай байдаг улсууд оролцдог, гадна үлддэг гэх мэтчлэнгийн. Тийм учраас одоо бүх бүрэлдэхүүнийг нийтэд нь хамруулах зорилгоо явуулж байгаа. Энд одоо бид дүнгээ гаргаад энэний үр дүнгээр цаашдаа бид нар ямар хэмжээ авах вэ? Материалын баазыг бэхжүүлэх асуудал байж болно. Урамшууллыг нэмэгдүүлэх асуудал байж болно. Магадгүй одоо эрүүл мэндийн үзлэгт оруулаад дахиад одоо эмчлэх, совилох асуудал байж болно. Тодорхой шаардлага хугацаа даалгавар өгөөд тавьж байгаа шаардлагыг биелүүлэх үүрэг даалгавар өгөх асуудал байж болно. Ийм арга хэмжээ авах юм. Эцсийн бол энийг хэрэгжүүлснээр өнөөдрийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэх чадварт дээшлэн. Нэг хүний үүрэг дээшлэн гэдэг чинь бүрэлдэхүүний анги байгууллагын бэлэн байдал дээшлэнэ гэсэн үг. Төрийн албан хаагчийн ёс зүй, ёс суртахуун гэдгийг сайн ярих цаг болсон. Бид нэр холбоос үгээр ойлгоод байдаг. Ёс суртахуун гэдэг нь хувь хүний асуудал. Ёс зүй гэхээр албан тушаалтнуудын асуудал болчихдог. Тийм учраас өнөөдөр ёс суртахуунтай хүн ёс зүйгээр ажиллах ёстой гэдэг ийм зарчмыг барьж байгаа учраас энэ асуудлыг өнөөдөр энэ төвшин дотоод үзлэгээр хуучин бол бид нар ганцхан бие бэлтгэлийн одоо үзлэгийг л явуулдаг байсан бол өнөөдөр энэ одоо төрийн албан хаагчдын ёс зүйн үзлэгийг давхар явуулж байгаагаараа бас онцлог. Тус мэргэжил арга зүйн сургалт семинар цэргийн биеийн тамирын заах арга зүй сургалтын нэгдсэн тогтолцоо сэдвийн хүрээнд явагдсан юм. Сургалтад хамрагдсан албан хаагчид 2 өдрийн хугацаанд биеийн тамирын бэлтгэлжилтийн стандартын шалгуур үзүүлэлтийн заах арга зүй ур чадварын талаар семинарт хамрагдлаа. Сургалтын өрөөнд одоо цэргийн биеийн тамирын стандарт, биеийн тамирын зааварт багцсан дасгал хөдөлгөөнүүдийг за хэрхэн зөв гүйцэтгэх талаар тус албан тушаалтангууд нэгдсэн ойлголтод хүрч ажиллаж байна. За энэ нь бол одоо цаашдаа зэрэглэлийн спорт бол албаны спортыг хөгжүүлэх нэгэн хөшүүрэг болж гэнэ гэж үзэж байна. Манай онцгой байдлын байгууллага маань улс орон үндэсний хэмжээнд аврах, гал унтрах, гамшиг ослын үед одоо юу байдیں۔ Тэ аюул төзөгдөл одоо орон байр, объект болон байгалийн гамшиг төзөгдөл. Үүн дээр манай албан хаагчдын бие биелэлд бэлтгэлжилтэнд нь бас анхаарах ёстой. Үүний дагуу одоо энэ сургалт маань амжилттай зохион байгуулагдлаа гэж үзэж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч нэрэмжит Бибилтрийн бэлтгэлжилтийн төвшин тогтоох үйлчлэгийн 1-р үе шат 4-р сард төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын анги нэгжүүд дотооддоо 2-р үе шатыг эх 6-р сард байгууллагын хэмжээнд тус зохион байгуулна. Харин 3-р үе шатыг эх 9-р сард хамтарсан ажлын хэсгээс төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд сонгосон анги нэгж хурандаа болон түүнээс дээш цолны зэрэглэлд ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудын дунд зохион байгуулж дүнгээ гаргах юм а. Батлан хамгаалалт салбар зэвсэг техникийн шинжилгээг энэ цаг үед эрчимтэйгээр өрнүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан зэвсэг түвшний цэргийн зэвсэглэл техникт сайжруулалт хийх арга зам 2 онол практикийн баг хурал зохион байгуулагдлаа. Зэвсэг түвшний жанжин штабаас зэвсэглэл галт хэрэглэлийн бэлэн байдлын төвшинг нэмэгдүүлэх, сэргээн сайжруулах зорилгоор 2020 оноос эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, түүний үр дүнгээр зэвсэг түвшний цэргийн зэвсэглэл техникт сайжруулалт хийх арга зам 2 онол практикийн баг хурлыг зохион байгуулж байна. Монгол Улсын зэвсэг түвшин зэвсэглэл цэргийн техникийг шинжлэн сайжруулах, шинийг санаачлах, оновчтой санааг дэмжин ажил хэрэг болгох, бие бүрэлдэхүүний мэдлэг дадлаг ур чадварыг нэмэгдүүлэх зэрэгт ахиц гарсаар байгаа юм. Энэ жилийн тухайд дээрх арга хэмжээг үргэлжлүүлж, туршилт судалгааны төвүүдэд бэхжүүлэх, тусгай зориултын цэргийн техникийг нэмж үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаамаа. Өнөөдөр бол ингээд 2023 оны занжин штаб сургалт бэлтгэлийн үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зэвсэг цэргийн техник сайжруулалтын арга зам 2 сэдвт онол практикийн баг хурлыг зохион байгуулад байна. За энэ хурлыг зохион байгуулсны дараа бол сайжруулалтын төслийн багийг жанжин штабын даргын 2023 оны А80-р жишээлээр баталсан байгаа. Энэ сайжруулалтын төслийн баг бол хурлын дараа төлөвлөгөөгөө харилцан ярилцаж мөн судалгаа шинжилгээний төвөд эрдэмтэн доктортой хамтран зэвсэг техникийн сайжруулалтын ажиллагааг бол үе шат эрчимжүүлэхээр ингээд төлөвлөн ажиллаж байна. Зэвсэг түвшнээс буудлагын зэвсэглэлийг шинжлэх ажлын хүрээнд төмөр эд ангиудыг зорж бэлтгэх 5D зорилтын машин, хуванцар эдлэлийг хэвлэгч машинуудыг хүлээн авч ухсран тус машин дээр ажиллах бүрэлдэхүүнийг сургаж эхлэв байна. Ингэснээр дотооддоо зэвсэглэл цэргийн техникийн эд ангиудыг зорж бэлтгэх үйлдвэрлэх ажлын эхлэл тавигдж, буудлагын зэвсгээ шинжлэх өргөн боломж нээгдэж байгааг хурлын үеэр онцолж байлаа. Энэ удаагийн баг хурлаас цаашид зэвсэглэлийг шинжлэх, сэргээн сайжруулах, технологийн олол дэвшил, инновацийг нэвтрүүлэх, туршилт судалгааны ажлыг эрчимжүүлэх, загвар хүчин чадлыг улам сайжруулахад түлхэц болох үеэс шинэлэг санаа санаачлага шийдлүүд гарах юм а. Батлан хамгаалах иргэний хяналт санал хүсэлтийг 1811-44 утсаар 24 цаг хүлээн авч байна. Батлан хамгаалалт салбарт өрнөсөн бусад мэдээллийг үргэлжлүүлэн хүргье. Батлан хамгаалахын сайдын дэргэдэх иргэний зөвлөлийн нарийн бичгийн дараагаар ахлуулсан ажлын хэсгийнхэн төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын ёс зүй сэдвт сургалтыг хурандаа ган эрдэнэ захирагчтай хэлийн цэргийн техник 151-р ангид зохион байгууллаа. Энэхүү сургалт нь цэргийн алба хаагчдад сэтгэл зүй, ёс суртахуун, харилцаа хандлага, төлөвшөлт, дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх зорилготой бөгөөд хэлийн цэргийн ангиудад анхудаа зохион байгуулагдсанараа онцлог. Ёс зүйн асуудал бол одоо бүх нийтийн анхаарлыг татж байна. Тухайлбал төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын дунд ёс зүйн зөрчил дутагдал одоо буурахгүй байна. Энийг урьдчилан сэргийлэхийн тулд салбарын одоо ажилтнуудад албан хаагчдад энэ чиглэлээр одоо сургалт зохион байгуулах чухал гэж үзэж байгаа. Тэгээд энэ үрийн тул бол ажлын байрны ёс зүй, ажил хэргийн ёс зүйн асуудал нэлээд ярьж байгаа. Ер нь ёс зүйн асуудал бол одоо нэлээд одоо өргөн судлагдсан асуудал. Онлайн ба норматив ёс зүй гэж байдаг. Тэгээд хэрэглээний ба мэргэжлийн ёс зүй гэж байдаг. За өнөөдөр бол ажлын байрны ёс зүй, ажил хэргийн ёс зүйн тухай ярьж байгаа.
Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны мэргэжилтэн хушууч Октябрь Батлан хамгаалахын яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа болон иргэний зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулаад зөв харилцаа, зөв хандлага, захин нөлөөллийн аяны хүрээнд богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлж сонирхуулан мөр зэрэгцэн албааж байгаа залуу офицер, ахлагч нарт хандлагаа өөрчилж хариуцлага дээшлүүлэн ажиллахыг онцолсон юм а. Батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжийн штаб, үндэсний Батлан хамгаалахын их сургууль хамтран зэвсэг түвшний ахлагч бэлтгэх сургалтын байгууллага өнгөрсөн одоо ирээдүйн сэдвт эрдэм шинжилгээний онол практикийн бахварлыг зохион байгууллаа. Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойн хүрээнд хэд хэдэн томоохон ажлыг төлөвлөн зохион байгуулж байгаагийн нэг нь тус эрдэм шинжилгээний хурал юм. Энэ удаагийн онол практикийн бахварлаар Монгол улсын зэвсэг түвшний ахлагчийн албаны хөгжилд сургалтын байгууллагын үүрэг оролцоо, ахлагч бэлтгэх сургалтын байгууллагын түүхэн замнал хөгжил, ахлагчийн сургуулийн хөгжил дэвшилд үе үеийн ажилтан албан хаагчдын оруулсан хувь нэмэр, үүрэг оролцоо зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ. Ахлагч бэлтгэх сургалтын байгууллагын түүхэн эрсдэл шаардлага гэх юм бол за нэгдүгээрт одоо сургалтын хөтөлбөр агуулгууд, за сургуулийн одоо бүтэц зохион байгуулалт нэршнээс ахуулаад мөн одоо энэ мэргэжил сургалтын үйлдвэрлэдэг байгуул сургуулаа хөгжүүлж одоо политехникийн коллежийн түвшинд аваачих. За мөн одоо ижил төстөө дотоод хэргийн их сургууль ахлагчийн сургууль байгаа. Өвний жишгт одоо хүргэж одоо Монгол улсын хэмжээнд төрийн зэргийн болон хууль зохиолох байгууллагуудынхаа ахлагчийг бэлтгэдэг энэ байгууллагуудынхаа сургуулиудынхаа үйл ажиллагаатай адил түвшинд одоо хүргэх ийм барилга байгууламжтай, тоног төхөөрөмжтэй багшлах бүрэлдэхүүний нөөцийг бэлтгэх асуудлуудыг одоо ингэж ярилцж байна. Одоо манад бол туцалтаа нэг зүйл байна. Энэ нь бол одоо хичээлийн байр танхимыг стандартын дагуу шинээр барьж одоо тийм байранд үйл ажиллагаа явуулахад одоо манай ахлагчийн сургуулийн багш нарын бие бүрэлдэхүүн бол үүрэг гүйцэтгэхэд бол асуудалгүй. Цаашдаа ч үүрэг гүйцэтгэх ёстой. Манай байнгын бие бүрэлдэхүүний 75% бүрдүүлж байгаа ахлагчныг бол бэлтгэж харахад бол асуудалтай зүйл байхгүй. Тийм учраас одоо ингээд энэ хурлын үр дүнгээр одоо шийдвэрлүүлэх асуудлуудыг ингэж бас баримтаар дэлгэн тавьж сонирхуулж байгаа. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойн хүрээнд сургалтын байрыг шинжлэх, багшлах нөөц болон ур чадварыг нэмэгдүүлэх, эрх зүйн зохицуулалт хийх зэрэг ажлуудыг шат дараатаагаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Монгол улс өөрийн иргэнээ сансарт амжилттай нисгсэн дэлхийн 10 дахь орн болж сансар судлалын түүхэн тэмдэглэгдсэн түүхэн үйл явдлын 42 жилийн тохиосон. Тодорхойлбол 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөр. Зөвлөлт холбоот улс Бүгд найрамдах Монгол ард улсын сансрын хамтарсан нислэгээр Бүгд найрамдах Монгол ард улс, Зөвлөлт холбоот улсын Баатар, Бүгд найрамдах Монгол ард улсын сансрын нисгэгч, Жүгдэр дэмдийн гүр аргач, Зөвлөлт холбоот улсын Хошоо Баатар, Бүгд найрамдах Монгол ард улсын Баатар, Зөвлөлт холбоот улсын сансрын нисгэгч Владимир Женебиков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг Соёлс 39 хөлгөөр сансарт хөөрч, сансарт 7 хоног 20 цаг 42 минутыг өнгөрүүлж дэлхийг 124 удаа тойрсны дараа 3 дугаар сарын 30-ны 19 цаг 42 минутад их дэлхийдээ амжилттай газардсан төвхтэй. Тэгвэл тус түүх өдрийг тохиолдуулан үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Тэмүүжин өрлөг ерхий боловсролын сургуулийн 7-8 дугаар ангийн сурагчдыг сансар од иргэсийн ордон буюу Астра Паркаар аялууллаа. Манай сургууль 470 хэдэн сурагчтай. Тэгээ 2 өдөр ингээ хуваагдаад эхний өдөр 8 анги, дараагийн өдөр 7 анги гэд нийт 15 бүлгийн бүх сурагчид энд хамрагдаж байгаа. Нийт сургуулийн сурагчид маань энэхүү одоо сансрын музейтэй танилцаж шинэ мэдлэгийг ингэж авч хүүхдүүдэд маань нэлээд сонирхолтой бас нэг өдрийг юм сайхан өнгөрүүлж байна. Манай сургуулиас нөгөө Астро Парк ингээд үзээ ингээд судлаа гэд ирсэн. Тэгээд нэг ингээд судлаад ирснээр айгүй олон юм мэдлээ, олон юм нөгөө хэлбэрээ дүрсээ ингээд Монгол хүн яаж ингээд ниссэн талаар тэгээд дээр бас үзлээ. Нөгөө одны талаар бас нэлээд мэдлэгтэй боллоо ерөнхийдөө бол.
Астрапарк лаборатори буюу сансар одэрхсэн ордон нь шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг гол зорилго болгон Монголын мянган хүүхэд залууст сансар окторгын гайхамшиг түүнийг тойрсон техник технологийн хөгжил дэвшлийг танин мэдүүлж шинжлэх ухааны судалгааны ажлуудыг хэрэгжүүлдэг. Энэ удаад нийслэлийн ерөнхий боловсролын Тэмүүжийн урлаг сургуулийн 400 гаруй сурагчид сансар окторгын мэдлэг мэдээлэлтэй танилцсан юм а. Монгол цэргийн өдөр оршин цагийн зэвсэг түвшин үүсэн байгуулагдсны 102 жилийн ог тохиолдуулан Монгол цэргийн музейгээс Аранзал залуу насаа дурсан үзэсгэлэнг дэглэлээ. Тус үзэсгэлэнд Монгол Ардын армийн өргөдгөн зохион байгуулагдаж байсан үе болох 1970-аас 1990 оны хөгжлийн түүхийн үеийн онцлог, төр засгаас хэрэгжүүлж байсан арга хэмжээ, армийн командлын бодлого зорилт, түүнийг хэрэгжүүлсэн арга зам, тухайн үеийн олон улсын нөхцөл байдал цэргийг түүхэн их сурвалж баримт материалаар үзүүлэхийг зорьжээ. Офицеруудын дунд бидний үе болон бидний өмнөх үеийнхний дунд нэг яриа үүдээ. Зүүн маянд хаагаж үзээгүй офицерг бол офицер гэж тооцохгүй гэдэг. Мөн зүүн маянг бас цэргийн хэрийн активч гэж хэлдэг. Энэ зүүн маян гэж яриад байгаа маань одоо Дорногов аймагт байдаг жижигхэн хот. Тухайн үед бол энд нэг бүтэн дэлгэмэл дивиз байжсэн. Дивиз гэхээр ер нь цэргүүд 10,000 гараа явцсан. Тийм тооны тийм их хүн хүч тэнд бол үүрэг гүйцэтгэжсэн. Тэр одоо бидний үеийнх бол бидний өмнөх үеийнхний нэг дурсамжийг сэргээх гэж бидний үндэслэгээрээ зорж байгаа л да. Яг нэг тэр үе цэргийн ерхий дээд сургууль төгсөөд зүүн баян руу яваад Залуухаанд эслэгч тэнд амьдралын гараагаа эхэлж байгаа. Тэгээд тэр маань одоо бүхэл хэрийн сургууль болон сургалт юмнуудыг хийж агаад активд яваад тэгээд буцаж ирж ажиллаад ингээд хамаг залуу сайхнасаа зэрэг хүчнтэй холбоод байгаа. Тийм нэг X Баатартай. Тэгээд энэ үзэсгэлэнгээ дэглэж харуулснаар онцлогтой юм а. Аранзал залуу насаа дурсан үзэсгэлэнд Монгол цэргийн музейн сан хөмрөг хадгалагдаж байгаа үзмөр, эдүлгийн зүйлс, гэрэл зураг, баримт хэрэглэгдэхүүн болон Батлан хамгаалахын төв архивд хадгалагдаж байгаа баримт, гэрэл зураг, дүрс бичлэг зэрэг үзмөр, эдүлгийг дэглэжээ. Үзэсгэлэн 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм а. Хуучнаар барилгын цэргийн 164-р анги нь эх орныхоо хөгжил цэцгэлэлт бүтээн байгуулалтад томоохон үр гүйцэтгэдэг байжээ. Тус ангид 1973-аас 1989 онд алфааж байсан 3 дахь саятан бригадын эргэн дурсах 50 жилийн дурсамж уулзалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд барилгын цэргийн 164-р ангид тээврийн жолоочоор ажиллаж байсан Ахмад наснууд тэдний арга гэрийн төлөөлөл оролцсон юм а. Мөн ангийн захирагчаар ажиллаж байсан Монгол улсын зөвлөх инженер бэлтгэл хурандаа Буянөлций лодон нар хүрэлцэн ирж үг хэлэн ой мэдрэлгээ дэвшүүлсэн юм а. Уулзалтын үеэр оролцож байгаа Ахмад наснуудад 50 жилийн дурсгалын тэмдэг гардуулсан юм. Хүнчлэн тэднийг ажил үүргээ хоёр гүйцэтгэлээр чанартай гүйцэтгэх бүхий л нөхцлөөр дэмжин ажиллаж байсан гэр бүлийн хүмүүст нь хүчирхэг эмэгтэйчүүд хэмээх хөрвөмжлөлийг бүтээлээ. 1973 онд манай бригад 5 жилийн хугацаатай үүрэг амлалт авч ажилласан. Энэ 5 жилийн үүрэг хугацаанд үүрэг амлалтанд хамтран ажиллах, сур соёлжих, ариулан хэмнэх, хөдөлмөрөө давуулан биелүүлэх ийм үүрэг зорилготой тусгай үүрэг амлалт авдаг. Энэ амлалтаа биелүүлсэн тохиолдолд саятан бригад, саятан жолооч гэдэг диплом олгодог ийм тухайн үеийн шийдвэр тогтоолтой байсан. Ингээд манайх эхний саятан бригадаа 1979 онд анхны саятан бригадаа авсан. За хоёр дахь саятан бригадыг 1984 онд авсан. 3 дахь саятан бригадыг 1989 онд авч 15 жилийнхаа энэ өрөвтэй гарамгай амжилттай залуу насндаа үйл явдлыг эргэн дурсаж байна. Өнөөдөр 50 жилийнхаа ойг тэмдэглээд хамт олноороо бид нэр энд ингээ байж байна. Манай хамт олон бүгдээрээ хөдөлмөрч, бүгдээрээ нэг хүн шиг ажилладаг хамт олон байсан юм аа. Хамт байсан найз нөхдөйгээ бас дурсан хэлэхэд бас сайхан байна. Миний хамт олон бас бид бүгдээрээ нийлж хамтарч ажиллаж байхдаа нэгэндээ их төшөг тулгуур болж нэгнийгээ их авч удаг, нэгнийхээ хөгс гардгаа тийм үнэн ч хамт олон байсан юм аа бид нэр.
Тухайн үеийн намын төв хорооны шийдвэрээр 5 жилээр ажлаа төлөвлөн төлөвлөгөө нормоо гүйцэтгэхийн тулд маш шаргуу ажиллаж хамтын хичээл зүтгэл ууггүй хөдөлмөрийн үршимээр их ажлыг нугалдаг байсан тухайга ахмадууд шимтэн ярьж байсан юм. Барилгын цэргийн 164-р ангиас 3 хөдөлмөрийн баатар, 1 гавьяа тээвэрчин төрөн гарчээ. Тэдний нэг нь 3 дахь саятан бригадын хөдөлмөрийн баатар Түмэнгой мөн 3 удаа хөдөлмөрийн аварга бригадаар шалгарч улсын аварга, айрмын аварга, системийн аваргаар удаадараа шалгарч байсан бахархам үйлсийн эзтэй. Энэ хамт олон өдгөө 50 жил нөхөрдөж байна. Тэд жил болгон уулзж цэргийн баяр, зуны зугаалга гэх мэт арга хэмжээг зохион байгуулан залуу халуун насныхаа хөдөлмөр зүтгэл хийж бүтээсэн өрнөн үйлсээ бахархан дурсахад сэтгэл хангалуун байдаг тухайга хэлсэн юм аа. Батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб, цэргийн дуужийн эрдмийн чуулга хамтран цэрэг их орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэрэг их оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцаа бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийт их хүртэл болгох зорилгоор их орны цэрэг 2023 яруу найргийн наадмыг 34 дахь удаага зохион байгууллаа. Энэ удаагийн наадамд 72 яруу найрагч оролцсноос 2 дугаар шатны шалгаруулалтад шилдэг 25 яруу найрагч тэнцэж шүлэг найргаа сонирдуулсан юм. За мэдээж он оны их орны цэрэг яруу найргийн наадам үнэхээр бахархалтай сайхан болдог. Тэгэхээр эхлэлнийхээ яруу баялагийг багтан дуулж, эрд цэргүүдийнхээ магтан шүлгэлсэн энэ сайхан бүтээлүүдийг өрсөлдөнө гэдэг бол хүн болгоны хувьд бол их сайхан баяр, их сайхан уулзахын баяр, их орноороо бахархахын баяр байдаг хаа гэж дотроо бодож байна. За их орны цэрэг 2023 яруу найргийн наадмын хувьд бол 80-аад яруу найрагч шүлгээ ирүүлснээс энэчлийн тухайд дотоодын цэргээс маш олон угсаа цэргийн алба хаагчид шүлгээ ирүүлсэн онцлогтой байлаа 20 гаруй. Түүнээс гадна шилдэг 25 яруу найрагч дотроос байлдагч 3 байсан нь бас бахархалтай байсан. Дархан аймгаас нэг дид ахлагч ирж оролцсон. Бас Сүхбаатар аймгаас зэвсэгчний 338 дугаар ангиас байлдагч ирж шүлгээ онжсон бахархалтай сайхан санагдаж байна. Бас Болор цумын эзэн яруу найрагч 3 орсон. Их орны цэрэг яруу найргийн наадмын тэргүүн шагналт жанжны сэлэнт яруу найрагч бас 3 байсан. Энэ наадмын цар хүрээг өргөн утгаар сайхан болгосон. Монголын зохиолчдын эвлийн шагналт мөн сүүн бэх утга зохиолын янз янзын нэгдлийн бас төлөөл болсон сайхан яруу найрагчдын шүлгүүлгээ сойж урлалаа. Түүнээс гадна энэ жилийн найргийн наадмын хүрээнд бас харж байхад эмэгтэй яруу найрагчд бас нэлээд өргөн цар хүрээтэй оролцлоо гэж хувьдаа дүгнж байна да. Их орны цэрэг 2023 яруу найргийн наадмын тэргүүн байрын эзнэр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Түмэнбаяр, дэд байрыг Болор цомын эзэн яруу найрагч Амархүү, 3 дугаар байрын шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Болор цомын эзэн яруу найрагч Баттулга нар хүртлээ. Би энэ яруу найргийн цэргийн наадамд бол бүрддэг оролцож байна. Би их орон цэрэг их орон Эртний хаадын тухай би миний одоо онцсон шүлгүүд бүгд баг тийм хаадын тухай, эртний түүхийн тухай шүлгүүд байлаа. Их орон бол миний хувьд бол эцэг миний аймаг маань. Би өөрөө бол 3 жилийн цэрэг алба хааж ирсэн. Тэгэхээр бол их орон бол миний эцэг аймаг, гэрээ орон гэсэн үг. Зэвсэг түвшний 016 дугаар ихтгэл 016 дугаар ангид цэрэг алба хаажсэн. Тэгээд энэ наадамд одоо 6-7 дахь удаага шагналт байранд орж байна. 2 төрүүлсэн, 1 цом авсан, 1 жанжин сэлэн өгцөө. Энэ жил оролцсон 72 найрагчаас Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн 6, Болор цомын наадмын шагналтан 3, их орны цэрэг яруу найргийн наадмын шагналтан 2, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт 2, хил хамгаалах байгууллагаас 3, зэвсэг түвшний анги байгууллагуудаас 25, цагдаагийн байгууллагаас 2, дотоодын цэргээс 13, шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газраас 2, хугацаа цэргийн албан хаагч нараас 23, чөлөөт уран бүтээлч 16 хүний нийтдээ 139 шүлэг өрсөлдсөн юм а. Их орны төлөө нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаартай хамт байсан. Эрхэм танд баярлалаа. Дараагийн 7 хоногт шинэ мэдээлэлтэй эргүүлзээ. Түр баярлалаа.